Сайн уу? Ано байна. Тэгэхээр өмнөх видеоноос үргэлжлүүлээд шууд энэ видеог бичиж байгаа учраас миний подкаст солигдоогүй байгаа шүү. Хэрэв өмнөх видеог үзэж амжаагүй байгаа бол энэ дээр байгаа cards руу орж үзээрэй. Би шинэ төлөвлөгч дэвтрээ нээсэн байгаа. Тэгэхээр тэр шинэ төлөвлөгч дэвтэр дээрээ шинэ сараа хэрхэн төлөвлөсөн бэ гэдгээ энэхүү видеогоор та нартай хуваалцаж байна. Тэгэхээр шинэ Scribbles That Matter-ийн A6 дэвтэр дээр 11-р сараа хэрхэн төлөвлөснийг үзэх юм бол энэ видеог үргэлжлүүлэн үзээрэй. Энэ бол миний төлөвлөгч дэвтрийн 11-р сарын нүүр. Илүү ойрхоноос харцгаая. 11-р сарынхаа нүрийг гаргахдаа би 10-р сарынхаа нүрийг гаргаж байсан хэв маягтайгаа нэлээд ойрхон гаргасан. Гэхдээ энэ удаад өнгөөр нь цэнхэр өнгийг сонгосон байгаа. Энэ өнгө нь Zebra-гийн Mild Liner-ийн Mild Blue гэдэг нэртэй өнгө. Нүур хуудасны хүрээг би Zebra Mild Liner-ийнхаа нарийнхан өнцгөөр нь зурсан. Харин 11-р сар гэсэн lettering-ийг хийхдээ үүнтэй яг ижилхэн өнгөтэй Zebra Mild Liner-ийн brush pen-ийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ сард миний ашигласан өнгө бол Mild Blue. Мөн түнчлэн 11-р сараас албан ёсоор өвөл эхэлж байгаа гэж үзээд игүүл 3-ын өвөл гэсэн стикерийг энэ хэсгээр наалаа. Сарын үндсэн календараа арай том хэлбэрээр зурх надад таалагдсан учраас 11-р сарынхаа эхний нүүрэн дээр мөн энэ загварыг дахин ашиглалаа. Мөн түнчлэн энэ сард болохоор хүлээгдэж байгаа 5 гол үйл явдлыг би энэ доор огнооных нь хамтаар жагсааж өгөх болно. Мөн цаашлаад энэ сард гүйцэх ёстой даалгавруудыг доотлол дээр нь жагсааж өгөхөөр төлөвлөсөн. Цаашлаад habit tracker буюу зуршил мөшгөгчдөд зориулсан 3 зуршлыг бол сонгоо авах болно. Эхнийх нь эрт босох, дасгал хийх. Одоохондоо 3 дахь би сонгоогүй байна. Харин эдгээр нүднүүдийг бол би зурхтаа Hobonichi-гийн basic нэртэй шугамыг ашиглалаа. Энэ бүөрхийг ашиглан бүх огноонуудыг календарын байршлихын дагуу зурж өгсөн. Тухайн өдөр зуршлаа хийж гүйцэтгсэн бол тухайн нүдийг нь хараар будах замаар мөшгөх болно. Төлөвлөгч дэвтрийн маань 11-р сарын нүүр хуудасны хувьд бол ийм байна. Араас нь өршүүлээд 7 хоногийн төлөвлөлтүүд орж ирэх болно. Энэ сараас эхлэн би 7 хоногийн төлөвлөлтийн шинэ дизайныг ашиглаж эхэллээ. Хамгийн эхний 7 хоног маань 11-р сарын 4-өөс 11-р сарын 10-ны хүртэх 7 хоног. Энэхүү нүүрэн дээр би өдөр тус бүрт жижиг хүснэгтүүдийг гаргаж өгсөн. Мөн түншин тухайн оны хэддэх 7 хоног вэ гэдгийг дээр нь гарчгаар оруулж өгсөн байгаа. Тухайн сарын жижигхэн календарыг ч гэсэн багтааж өгсөн нь хэрэгтэй байхаа гэж таамаглалаа. Нөгөө талын хуудсан дээр энэ 7 хоногт хийж гүйцэх ёстой ажлуудаа жагсаах хэсгийг гаргаж өглөө. Ингэхдээ би running list гэх форматаар хөтлөх болно. Running list гэж юу вэ? Үүний холбоотой гол мэдээллүүдийг авах юм бол дээр толбож өгсөн Maria Shake-ийн видеог үзхийг зөвлөж байна. 11-р сарын дараагийн 7 хоногоос нь эхлээд загвараа би дахиад баг зэрэг өөрчилсөн. Ингэхдээ зүүн гар талд нь ажлын 5 хоногийг, харин баруун гар талд нь амралтын 2 өдрийг багтааж өглөө. Жохон салгаж өгсөн гэхүү дээ. Харин нөгөө талд нь яг адилхан running list хэлбэрээр хөтлөх болно. Энэ жилийн 47 дахь 7 хоног бол 46-тайгаа адилхан. Мөн л ажлын 5 хоног нь зүүн талдаа, амралтын 2 өдөр нь баруун талдаа. Энэ 7 хоног хийх ажлууд running list хэлбэрээр баруун талынхаа нүүрэн дээр байрших болно. 11-р сарын сүүлийн 7 хоног буюу 2019 оны 48 дахь 7 хоног мөн л адилхан. Ажлын 5 өдөр нь зүүн талдаа, амралтын 2 өдөр нь баруун талдаа тухайн 7 хоногийн хийж гүйцэтгэх ажил running list хэлбэрээр энд байрших болно. Running list-ийг ашиглаж эхэлсэн цагт би заавал өдөр бүрийн хуудас хийгээд ах шаардлагагүй байж магадгүй гэж таамагласан. Гэхдээ энэ дэвтрийг ашиглаж эхэлсний дараанаас эхлээд дараагийн нүүрэн дээрээс нь daily хуудасууд орж ирэх болно. 11-р сард төлөвлөсөн хуудасуудаа дахин харуулъя. Энэ бол эхний нүүр, 45 дахь 7 хоногийн нүүр, 46 дахь 7 хоног, 47 дахь 7 хоног, 48 дахь 7 хоног. Тэгэхээр энэ хүү төлөвлөлтийг хийхэд ашигласан тодруулагч нь Zebra-гийн Mild Liner brush pen болон өөрсдийнх нь Mild Liner тодруулагч Mild Blue гэдэг өнгөтэй. За энэ дэвтэр дээр ашигласан бусад зүйлсийн талаар бүх мэдээллийг видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно. Тэгэхээр шинэхэн Scribbles That Matter дэвтэр дээр 11-р сараа төлөвлөсөн видео та нарт таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ тэгсэн бол лайк дараарай. Өөрсдийнхөө комментиг үлдээх юм бол доотлын коммент хэсгийг ашиглахыг зөвлөе. Хэрвээ миний сувагт subscribe хийгээгүй бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дар subscribe хийгээрэй. Хажуугийнх нь хонхыг дарах юм бол намайг шинэ видео оруулах болгон та нарт notification очиж явах болно шүү. Мөн энэ видеон дээр дурдгдсан бүх зүйлсийг видеоны доор тайлбар хэсэгт холбоосоор оруулж өгсөн байгаа. Тэгэхээр хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор томодгүй иргэд уулзъя.